Монгол Улсын ерөнхийлөгч Хөрөлсөх Төв Сэлэнгэ Дархан улаан аймагт ажиллаж ургац сургаалтын явцдаа танилцаж, тариалан эрхлэгчтэй уулзсан тэдний санал бодлыг сонслоо. За Төв аймгийн хувьд нийт төмс хүнсний ногооны дотоодын хэрэгцээний 70% дангаар хангадаг. Энэ жилийн хувьд 470 мянган тонн үр тариа хураан авахаас 440 мянган тонн улаан буудаа, 234 мянган тонн төмс, 126 мянган тонн хүнсний ногоо хураан авах бол 56 мянган тонн тосны ургамал, 104 мянган тонн малын дижил тус хураа авахар төлөвлөжээ. За Сэлэнгэ аймгийн хэмжээнд үр тариа хураалт 32, төмс хүнсний ногооны хураалт 60% байна. За 9 сарын 26-ны өдрийн байдлаар 55 мянган тонн улаан буудаа, 964 тонн дижил ургамал, 4 мянган тонн тосны ургамал, 15 мянган тонн төмс, 20 мянган тонн хүнсний ногоо хураан аваад байна. За ерөнхийлөгч тариалангийн бүс нутгуудад ажилласны дараа Дархан улаан аймгийн Уяг гурил болон Дархан Эрдэнэ мах комбинат компаниудад ажиллалаа. Хүнс үйлдвэрлэж байгаа хүмүүс бол энэ Хорватор хамгийн сайхан ажлыг хийдэг хүмүүс гэж дотроо боддог шүү дээ. Хүнд хоол унд бэлдэж өгч जैन, талах тариа бий болгож өгч जैन. Та бүхний энэ ажлын үр дүнгээр энэ Монголын 3.3 сая хүн хоолтой ундтай талах тариатай гэдэс задахлан мөр бүтэн явж байгаа. Тийм учраас та бүхний энэ ажил хөдөлмөр зүтгэл бол энэ Монгол улсад хамгийн чухал одоо салбарын одоо баялаг бүтээгч хүмүүс ээ гэдгийг бас та бүхэндээ хэлье гэж ингэж бодсон юм. За 2020 онд улсын хэмжээнд 441 мянган тонн улаан буудаа хураан авах бөгөөд за гурилын хэрэгцээг 100% дотоодоос хангах боломжтой юм. Мөн 480 мянга гаруй тонн мах бэлтгэж 350 мянга гаруй тонныг нь дотоодын хэрэгцээнд нөөцлөн 50 мянга гаруй тонныг нь экспортод гаргахаар төлөвлөжээ. За мах бэлтгэх болон боловсруулах үйлдвэрүүд дотоодын хэрэгцээг бүрэн хангах боломжтой гэсэн тооцоог салбарын яам гаргасан байна. Одоо Монгол Улсын ерөнхийлөгч маань хүнсний талаар аян зохиос зарласан байгаа. Тэгээд энэ маань үр дүнгээ өгж байна. Одоо энэ жилийн үед бол ургац суулыг сайхан удаа тариа нь бол одоо өнгөтэй байна одоогийн байдлаар тийм ээ. Тэгээд одоо манай үйлдвэрлэл бол хүнсний их хангамжийг одоо Монгол Улсын хэмжээнд хангаад илүүдэлтэй болсон. Манай Дархан улаан аймгийн бүх малын эмчнэр, сахын байсаагч нар, нэрзлийн хяналтынхан тэгээд лангуунд зогсож байгаа улсууд дэлгүүрийн хүмүүс бүгд энэ мал эмнэлгийн гүйцэтгэлээс аппликейшнтэй байгаа. Тэгээд аппликейшн байгаадыг татвар хатаар зэрэг Сэлэнгэ аймгийн сайхан сумын дөржихоос иржээ. Тэгээд охинод нь махны үйлдвэрт төхөөрсөн байна. Английн савлсан байна гэдэг нь тодорхой гарч идэв ийм систем явж байна. Манай үйлдвэрийн системийг нэвтрүүлээд одоо 2 төрөлтэй. За эх 5 жилийн дотор хүнсний 19 нэр төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг хангах зорилтыг дэвшүүлсэн. За энэ жил төмс хүнсний ногооны тариалалт 2 дахин нэмэгдсэн нь үүний үр дүн. За цаашаа хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд газар тариалан эрхлэгчтэй бүх талаар дэмжинэ гэдгээ Монгол Улсын ерөнхийлөгч Хөрөлсөх онцоллоо.